холбоотой. За энэ нэг шугам функцийн граф өгсөн байна энд. За тэгээ шугам функц өгсөн бол энэ параболын график аль байх боломжтой вэ гэж. За шугам функц маань энэ өсдөг функц байгаа учраас бидний шулуурын надлалт а маань тэгээс эрс их байна гэсэн үг. За харин x-ийн хооронд тгийг аваад үзье. Тэгвэл биднэрт x нь тэг үед y тэнцүү а-г үрждэг нь тэг дээр нэмэх нь b буюу тэнцүү b бол гэсэн. За тэгвэл x-ийн тэгд y-ийн b болж таарч байна. За тэгвэл энэ дээр бидний b зэг байх. b-г утгах байх. За тэгвэл b маань бас яах юм? Энд байгаа учраас y-х тоо. За b хоёулаа y-х тоо. За тэгвэл хэдүүлээ параболынхаа тэгштэглийг тэгтээ тэнцвүүлээ бодох юм бол хаалтнаас ерөнхий үржигдэх ухрахаараа x ax дээр нэмэх нь b тэнцүү тэг бол гэсэн. За энэ дээрээс үржигдэхүүн тус бүрийг тэгтээ тэнцвүүлж a тэнцүү тэг ax дээр нэмэх нь b тэнцүү тэг. Энэ дээрээс x тэнцүү хасах b квах нь a болно гэсэн. За энэ x тэнцүү тэг гэдэг маань абцаас тэнхлэгийг x тэнцүү тэг зэгээр огтлно гэсэн. За дараа нь энд энэ маань а б маань хоёулаа y-х тоо гэсэн чинь хасах байгаа учраас энэ сөрөг тоо гэсэн. За тэгвэл абцаас тэнхлэгийн сөрөг талд нь байх нь. За энэ дээрэс нь нэмээд а маань биднэрт y-х тоо учраас энэ дээш харсан парабол байна гэд тэг. За энд хасах b квах нь а байна гэхээр парабол маань дээш харсан парабол гэхээр a хариулт байх нэ.